Сайн байцгаана уу? Би та бүхэндээ зохиолч Конан Дойлын Шерлок Холмсын адал явдлууд цуврал зохиолуудын нэг маш сонирхолтой зохиолыг ярьж өгөх гэж байна. Тухайн зохиолын зохиогчийн эрхийн дагуу олонний хүртэл болсон англи хувилбарыг би AI болон өөрийнхөө багасааг хэлний мэдлэгийг ашиглан орчууллаа. За ингээд зохиолоо эхлэе. Сүүлийн 8 жилийн хугацаанд найз Шерлок Холмсынхоо мөрдсөн хэрэгүүдийг судалж үзээд гүйлгэн харахад надад олон эмгэнэлтэй, зарим нь инээдэмтэй, маш олон тооны хачиргалтай хэрэгүүд байх мөрдлөө ингийн хэрэг тэр дунд огт байсангүй. Учир нь найз маань эд баялаг мөнгөний төлөө гэхээс илүүтэй ажилдаа хайрлаж дурласан байсан тул ер бусын хачин жигтэйл биш бол аливаа энгийн мөрдөн байцаалтад оролцохоос татгалцдаг байв. Олон сонирхолтой хэрэгүүдээс Стокморн дахь Ройлотын алдартай Сүррей гэр бүлтэй холбоотой хэрэгээс илүү онцгой хэрэг байсныг би санахгүй байна. Холмстой танилцаад удаагүй байх үед бид Бейкер Стритэд нэг өрөөнд амьдардаг байх үед энэ явдал болсон. 83 оны 4-р сар ихээр би нэг өглөөс ирэхэд Шерлок Холмс аль хэдийн босоод хувцас өмсч өгсөн орныхаа хажуу зогсож байв. Тэрээр ихэвчлэн оройтож босдог байсан боловч дөнгөж 7 цаг өнгөрч байсан тул би түүн рүү гайхширч магадгүй баг зэрэг дургуйтсан байдалтай харсан байх. Холмс над руу хандан "Чамайг сэрээсэнд уучлаарай Ватсон. Гэхдээ өнөөдөр энгийн өглөө биш. Хатагтай хаадсан намайг сэрээгээд харин би таныг сэрээж эхлэв." "Юу болов? Галахаараа юу?" "Үгүй. Үйлчлүүлэгч бид бүгдийг сэрээсэн. Нэгэн залуу бүсгүй надтай уулзах гээд нилээд сэтгэлэн тогтолж ирсэн бололтой. Тэр одоо зочны өрөөнд хүлээж байгаа. Ийм эрт залуу бүсгүй хотоордын үжилж унтаж байгаа хүмүүсийг орноос нь босгоно гэдэг маш сонирхолтой зүйл байх гэж би таамаглаж байна. Хэрэг сонирхолтой байж магадгүй учраас таныг эхнээс нь мэдхийг хүсэх байх гэж бодоод таныг сэрээж эхлэв." Хүндэт найз минь би ийм хэргийг яахаа өнгөрүүлж болох вүлээ? Би Холмсыг мэргэжлийн мөрдөн байцаалтуудын явцад дагаж яваад зүүн совинтой мэд хурдан боловч үргэлж логик үндэслэлээр тулгарсан асуудлуудыг тайлж байхыг нь ажиглахаас өөр зүйл намайг тэгж их гайхшруулж байгаагүй юм. Би хурдхан шиг хувцас өмсөд хэдхэн минутын дараа бид хоёр зочны өрөөнд очлоо. Цонхны хажууд сууж байсан хар хувцастай битүү гэвлүүр өмссөн эмэгтэй биднийг хараад босч ирэв. "Өглөөний мэнд хатагтай" гэж Холмс баяртайгаар хэлв. "Намайг Шерлок Холмс гэдэг. Энэ бол миний дотны найз хамтрагч доктор Ватсон. Түүний өмнө та надтай ярьж байгаа шиг чөлөөтэй ярьж болно." "Өө, ашгүй хатагтай хаадсан галт үлжигсэн байна. Та гал руу ойртож суугаач. Би танд халуун кофе авчруулъя. Та чичрээд байх шиг байна." "Би таарч байгаа болохоор чичирч байгаа юм биш ээ" гэж эмэгтэй та мовхон дуугаар хэлээд гал хажууд суув. "Тэгвэл юунаас болоод?" "Энэ бол айдас ноён Холмс. Энэ бол айдас." Тэр ярьж байхдаа гэвлүүрээ дэвшлүүлсэн бөгөөд бид түүнийг үнэхээр өрөвдмөр сандарч царайнд бүгэлдээ цонхиж саарал өнгөтэй болсон агнуулах гэж байгаа амьтан шиг тайван бас айцтай нүдтэй байгааг бид харж байв. Тэрээр 30 орчим настай харагдаж байсан ч үс нь дутуу сааралдсан. Царай нь ядарч туйлдсан байв. Шерлок Холмс түүнийг харцаараа маш хурдан гүйлгэн харав. "Та бүү ээ" гэж тайвшран хэлээд урагш бүхийж гарыг нь зөөлөв. "Би дутхгүй асуудлыг шийднэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Та өнөө өглөөний галт тэргээр иржээ дээ." "Та намайг таньдаг юм уу?" "Үгүй.
сууж явжээ. Таны зөвөө би 6-аас өмнө гэрээсээ гараад 6:40-д летр хэд хурж ихний галт тэргээр Ватерлоо руу ирлээ. Ирхмээ. Би үнэхээр тэсэхгүй нэ. Хэрв энэ чихээрээ үргэлжилвэл би галзуурна. Надад хандах хүн байхгүй. Надад санаа тавьдаг ганц л хүн байгаа ч тусалж чадахгүй. Би таны талаар сонссон ноёо холмос. Та хадагта Фарентошд маш хэцүү үедэн тусалсан юм байна лээ. Ирхмээ. Та надад ч гэсэн тусалж намайг тойрог хүрээлж үтгэн харанхууд жаахан ч гэсэн гэрэлхийгээ оруулж өгч тэгв. Холмос ширээний шургуулганаас мөрдөж байсан хэрэгүүдийнхээ талаар бичсэн дэвтэр гаргаж ирээд Фарентош тийм ээ, би энэ хэргийг санаж байна. Опалчуулууд холбоотой байсан. Ватсон, энэ тантай танилцахаас өмнө болсон хэрэгэлтэй. Хатагта би таны найзын асуудалд анхаарал хандуулсан шиг таны хэрэгт мөн адил анхаарал хандуулах боллоо. Шагналын хувьд миний ажил өөрөө надад шагнал юм. Гэхдээ та хэрэгт холбоотой зардал гарах үед танд боломжтой болсон үедээ төлж болно. Одоо та бидэнд бүх зүйлийн талаар ярьж өгнө үү? Миний нөхцөл байдлын хамгийн аимшигтай зүйл нь миний айдас маш тодорхой бус. Бусад хүмүүсийн хувьд миний сэжиглээд байгаа зүйл нь үнэхээр өчүүхэн зүйлээс болж байгаа юм шиг санагдах бөгөөд би энэ талаар тусламж зөвлөгөө авах хэрэгтэй хайртай хүнтэй хэлсэн ч тэр намайг зүгээр л айж балмагдсандаа ярьж байна гэж ойлгож байгаа. Тэр надад яг ингэж хэлээгүй ч түүний намайг тайвшруулах гэсэн үг гарцнаас нь би мэдэрсэн. Ноён холмос, та хүний зүрх сэтгэлийн олон бозромбог гүн гүцгийг харах чадвартай тул намайг энэ аюулыг яаж даван туулахыг хэлж өгөөч. Хатагтай би таныг сонсож байна. Намайг Хелен Стонер гэдэг. Би Стокморонд Английн хамгийн эртний гэр бүлүүдийн нэг болох Сүрэгийн Ройлдос амьд үлдсэн ганц хүү болох хойд эцэгтэйгээ хамт амьдардаг. Холмос толгой дохиод нэр нь надад танил байна гэж тэр хэлв. Энэ гэр бүл нэгэн цагт Английн хамгийн баян хүмүүсийн тоонд багтдаг байсан бөгөөд эдлэн газар нь гой талаараа Беркшир, баруун талаараа Хэмпшир хүртэл үргэлжилдэг байв. Гэсэн хэдий ч өнгөрсөн зуунд дөрөв дараалсан үг залгамжлагчид үргэлжлэн цантай байсан бөгөөд Режентийн үед гэр бүлийн сүрлийг мөрөдө тоглож дуусгасан. 200 жилийн настай байшин тэр нь өөрөө их хэмжээний барьцаанд орсон. Хамгийн сүүлчийн язгууртан ядуу амьдралаар амьдарч байсан боловч түүний зорийн ганц хүү миний хойд эцэг түүнд аз тохиож ангаах ухааны мэрэгжил эзэмшиж сайн ажлын туршлага хийсэн. Гэтэл гэрт нь хэд хэдэн удаа хулгай орж хойд эцэг маань уурын уршгаар гэрийнхээ зарцыг өгтлэн зодож цаазлуулах ялаас арай гэж мултарсан ч олон жилийн хойрох ял идлээд Англид дүнсгэр царайлан ирсэн. Доктор Ройлот энэтхэгт байхдаа Бенгалийн артиллерийн хошууч генерал Стонерийн залуу билевсэн ихнэр хатагтай Стонер буюу миний ичдэг гэрэлсэн. Миний ич Жулия бид хоёр ихэр хүүхэд байсан бөгөөд ээжийг дахин гэрлэх үед бид дөнгөж 2 настай байсан. Ээжийн маань жилийн орлого нэлээд их байсан ба жилд доод тал нь 1000 фунт стерлинг бөгөөд тэр бүх мөнгөө бид доктор Ройлоттай хамт амьдарч байх хугацаанд түүнд бүр өвлүүлсэн. Гэрээслэлтэй игч бид хоёр хүнтэй суувал жил бүр тодорхой хэмжээний мөнгийг тус бүрт маань олгохоор зааж өгсөн байлаа. Бид Англид буцаж ирээд удаагүй байтал ээж маань нас орсон. 8 жилийн өмнө гүрүүгийн ойролцооход төмөр замын ослоор амиа алдсан. Хойд эцэг Ройлот Лондонд шинэ амьдрал эхлүүлэхгүйгээр биднийг аваад өөрийн хуучин гэр болох Стокморонд очиж бид тэнд амьдарч эхэлсэн. Ээж маань бидэнд үлдээсэн мөнгө хангалттай байсан тул бид мөнгөтэй холбоотой саад тутгаар нэг их дуулаагүй. Гэхдээ ээжийг өөд болсны дараа хойд эцэгт маань их өөрчлөлт гарсан. Стокморо хотын Ройлот хуучин гэр бүлийн хүн буцаж ирэхийг хараад ихэд баярлж байсан хөршүүдтэйгээ найзалж зочлохын оронд тэр
Тэгэхээр игчтэн нас барчихсан юм биз дээ. Тэр 2 жилийн өмнө нас орсон. Түүний өвлийн талаар би танд ярьж өгье. Бид иймэрхүү байдлаар амьдарч байхдаа өөрсдийн үеийг хүнтэй уулзах, хостой байх магадлал бага байсныг та ойлгосон байх. Гэхдээ биднээс зайтай амьдардаг нагц эгчийнхээ гэрт очиж болдог байсан бөгөөд Жулия 2 жилийн өмнө цулсараар тэтэд очоод ингэсэн зэрэгтэй танилцаж сүй тавьсан. Игчийг буцаж ирэхэд гоод эцэг маань сүй тавьсан тухай мэдээд гэрэлхийг нь огт эсэргүүцээгүй. Харин хором игээр тавлсан өдрөөс хойш 2-7 хоногийн дараа миний цорын ганц дагуул маань өгсөн аимшигт үйл явдал болсон. Шерлок Холмс нүдээ ханаад гараад ирлэн сандал дээрээ налан сууж байсан ч үүнийг сонсоод нүдээ том нээж зочин руугаа харав. Дэлгэрэнгүй наривчлан хэлж өгөөч гэж тэр хэлв. Тэр аимшигт үеийн үйл явдал бүр миний ай санамжинд гоногшин үлдсэн тул наривчлан ярьж чаднаа. Байшин маань миний хэлсэнчлэн маш хуучирсан бөгөөд бид одоо зөвхөн нэг жигүүрт нь оршин суудаг. Энэ жигүүрийн унтлагын өрөөнүүд доод давхарт, зочны өрөөнүүд нь барилгын төв хэсэгт байдаг. Унтлагын өрөөнүүдийн эхнийх нь доктор Ройлот, хоёр дахь нь игчих, гурав дахь нь миний унтлагын өрөө. Тэдний хооронд ямар ч холбоо байхгүй. Гэхдээ тэд бүгд нэг коридор руу гарсан хаалгатай. Би тодорхой тайлбарлаж байна уу? Маш тодорхой. 3 өрөөний цанхнууд гадаад цэцэрлэг рүү гарсан. Доктор Ройлот игчиг нас бардаг шөнө өрөөндөө эрт орсон ч түүний унтаагүйг бид мэдчихсэн. Учир нь игчийн маань дургүй энэтхэг навчин тамхины үнэртэж байсан учраас игч миний өрөөнд орж ирэн удахгүй болох хормынхаа талаар надтай ярилцсан. 11 цагийн үед тэр өрөө рүүгээ явах гэхдээ хаалганы урд зогсоод над руу гарч надад хэлж хэлэн. Чи шүнд дунд ямар нэгэн шүгэл сонссноо? Ерөөсөө сонсож байгаагүй гэж би хэлсэн. Чи унтаж байхдаа шүгэлтэн гэж байхгүй дээ. Мэдээж үгүй. Яасан? Сүүлийн хэдэн шөнө би дандаа өглөөний 3 цагийн үед намуухан доод шүгэл сонсоод байгаа. Би бүх унтдаггүй учраас тэр чимээ намайг сэрээчигдэг. Хаанаас гараад байгааг нь хэлж чадахгүй. Магадгүй хажуу өрөөнөөс, магадгүй гадаад цэцэрлэгээс ч юм уу. Тэгээд чамайг сонссон байж магадгүй гэдэл. Үгүй, би сонсоогүй. Цэгануудын чимээ гаргаад байгаа юм болов уу? Магадгүй шүү. Гэхдээ цэцэрлэгээс байсан бодчих үнийг бас сонсоогүй байхаар гайхаад байна. Би наманддаг штэ. За. Ямар тийм ч сүртэй зүйл биш дээ. Гэт тэр над руу нэмсэглэн хаалгыг маань хаж хэдэн хормын дараа тэр өрөөнийхөө хаалгыг зоочилж байгааг би сонссон. Тийм үү? Та нар үргэлж хаалгаа зоочилдгүү. Үргэлж? Яагаад? Би танд гоод эцэг маань шийдлгөөс сармагчин дэжийдэг гэж хэлж байсан да. Хаалгаа төгчихгүй бол аюултай санагддаг байсан. Тийм дээ, үргэлжлүүлээрэй. Тэр шөнө би унтаж чадсангүй. Нэг л тийм муухай мэдрэмж төрөөд миний ихч бид хоёр ихэр гэдгийг санаж байгаах. Бид хоорондоо нэгт холбоотой байсан. Ихлийн үгүй шөнөөс гадаа сайлаг шуурж, бороо шивэрч, цонхтой чигнаад л тэр чимээний дондор эмэгтэй хүний хашгирах чимээ гарч би ичээгээ дуу гэдгийг мэдээд орноосоо шууд л өсрөн босч өрөөний хаалгыг нэг үед яг игчийн дүрсэлсэн шиг эсгэрээ сонсогдож өнгөрөөд дараа нь маш том металл зүйл нуруунаж байгаа мэт чанга чимээ гарсан. Коридорт гаргаад игчийн өрөөний хаалга аль хэдийн онгойчсон. Нугасных нь шархирах чимээ гарсан. Би зог дуусч яг тэр агшинд хаалганы цаанаас юу гарч ирэхийг төсөөлөхөөс ч айж хөшсөн мэт гарцаа салгаж чадлагүй ширдсэн.
Минь хэл энэ бол дууц. Тэр толботой дууц байсан гэж хэлээд дахин нэг зүйлийг хэлэх гээд хойд эцгийн өрөөрөө хуруугаараа заасан ч таталт өгч хэлэх гэсний хэлж чадаагүй. Би хойд эцгийн өрөөрөө гүйж түүнийг дуудахад тэр өрөөнөөс галаацтайгаа гарч ирсэн. Хойд эцэг ич дээр мань очих үед тэр аль хэдийн ухаангүй болсон байсан ба хоолойд нь архи цутгаж тосгоноос эмч дуудсан ч аль нь ч түүнийг сэргийж чадаагүй. Угаалцсан ч ихтэй өөд болсон. Миний хайртай ич ингэж л өөд болсон та. Дүүргүүлэгээрээ чи тэр шүгэл болон метад ичиг дунд итгэлтэй байна уу? Та тангаруулж чадах уу? Мөрдөн байцаалд явцад тойргийн байцаагч бас надаас ингэж асуусан. Би ийм л чимээ сонсон санагдаад байгаа юм. Гэхдээ сайлэг шуурга хуучин байшин гэж чимээний дунд би жоохон эргэлцэж байна. Ич чинь хувцтай байсан уу? Тэр унтлагын хувцтай байсан. Түүний баруун гарт нь шүдэнцний шатсан бод зүүн гарт нь шүдэнцний хайрцаг болцсон. Аюултай чимээ сонсоод тэр гэрэл асааж эргэн тойрноо харах гэсэн байна. Энийг чухал шүү. Тэгээд шүүг юмч ямар дүнэлтэнд нүрсэн бэ? Доктор Ройлотын зам байдал мужид их алдартай тул анхааралтай сайн судалсан ч үглийн шалтгааныг олж чадаагүй. Мөрдөн байцаал дээр хаалга дотроос дүүжээтэй байсан бөгөөд цонхнууд нь өргөн төмөр тор бүхий хучин хэв загварын хаалтуудаар хаагдаж бат бүгд хөгжигддэг байсан. Ханын цуцааныг нэгтлэн шалгахад бүх талаасаа хатуу нөөсөөгүй байсан. Шалыг ч мөн адил наривчлан шалгахад ямар ч нууц зам нүх илрээгүй. Цуух нь өргөн боловч дөрвөн том хатаасаар хаагдсан байсан. Иймээс миний ихч үйл явдал болох үед ганцаараа байсан тодорхой. Түүнчлэн түүний биен дээр ямар ч хүч хэрэгсэн шинж тэмдэг байгаагүй. За ингээд энэ дүрээд тухайн зохиолын эхний хэсэг маань өндөрлөж байна. Тэгээд та бүхэн маань үргэлжлүүлэн сонсохыг хүсвэл би бас үзэгчд сонсогч